Есүс Христэд бат итгэдэг хүмүүс бид хизээч өөрсдийн дураар загнаж болохгүй. Харин итгэл муутай нөхөддөө туслах нь зүйтэй. Бид Есүст итгэдэг нөхдөө улам бат итгэлтэй болгож, дургүй юмыг нь хийхээс үргэлж болгоомжилж, сайн юм хийж өгч баярлуулж байх ёстой. Хүмүүс таныг доромжилдог. Хожим намайг бас доромжлох болно гэж Есүс Христ ертөнцийн эзэнт хэлснийг түүний сургаалд олон жилийн өмнөөс бичсэн байлаа. Яг тэр ёсоор Есүс дэлхийд байхдаа өөрийнхөө дуртай юмыг биш, харин хийх хэрэгтэй юмыг хийхэд хүмүүс доромжилж байлаа. ертөнцийн эзний сургаалд бичсэн ийм үгс бидний урам зоригийг мохоодгүй бөгөөд харин ч бидэнд олон юм ойлгуулж, тэсвэр төвчээрт сургаж, улам их итгэлтэй болгон бидэнд мөнхийн жаргал хүлээн авах найдвар өгдөг. Тийм ч учраас ертөнцийн эзэн сургаалаа бүр эрт дээр үеэс эхлэн янз бүрийн хүнээр бичүүлжээ. Хүнд урам зориг, тэсвэр хатуужлыг өгөгч ертөнцийн эзэн та нарын бодол санааг бас нэгтгэн Есүс Христ шиг болгох болтугай. Тэгээд та бүгд хамтран их эзэн Есүс Христийн эцэг ертөнцийн эзний нэрийг үрд алдаршуулах болтугай. Есүс Христ та нарыг шууд хүлээн авсан учраас ертөнцийн эзний нэрийг алдаршуулахын тулд та нар бас бие биеэ тэнэгэлзэлгүй хүлээн авах тун. Есүс Христ Ивдээ хүмүүсийн дунд ертөнцийн эзний зарц болон ирж, түүний үнэт шударга байдлыг харуулахдаа өвөг дээдэст нь алерт амлсан тэр юмыг хийж өгсөн юм. Дараа нь бас олон үндэстнийг ертөнцийн эзнийх болгоход тэд нар нь ертөнцийн эзний хайрыг ойлгож, алдар нэрийг нь магтах болно. Би олон үндэстний хамт ертөнцийн эзэн таны нэрийг магтан дуулах болно гэж Давид хаан ертөнцийн эзний сургаалд бичжээ. Бас Ивдээ биш хүмүүсээ та нар хожим Израильчуудын хамт ертөнцийн эзнийг болох учраас одоо жаргалтай байх тун. Үндэстэн бүхэн их эзний нэрийг магтан алдаршуулах болтугай гэж бичсэн байдаг. Давид хааны эцэг Яшиан удмын нэгэн хүн хожим Израиль биш хүмүүсийн эзэн хаан болж хүн төрлөختөн түүнд итгэх болно гэж олон зуун жилийн өмнөөс ертөнцийн эзний зарлага Яшиах хэлжээ. Энэ үг ертөнцийн эзний сургаалд бий. Та бүгд хожим жавхлант сайхан амьдралд орохдоо ертөнцийн эзний ариун сүнсний хүчээр ийхүү ойлгож авахын тулд Есүс Христэд итгэсэн билээ. Ийм итгэл найдварыг бидэнд өгсөн ертөнцийн эзэн амар тайван аз жаргалыг бас өгөх болтугай. Хайрт нөхөд минь ээ. Та нар ариун сайхан сэтгэлээр Есүс Христийн сургаалыг хүлээн авч ойлгон бусадаа зааж өгдөг гэж би бодож байна. Харин би та нарт хэдэн чухал юмыг сануулах хүсэлтэй. Ариун сүнс олон үндэстнийг ертөнцийн эзнийх болгоход ертөнцийн эзэн бүгдийг нь таалан хүлээж авах болно. Үүний тулд ертөнцийн эзэн надад хайр ивэлэн үзүүлж Есүс Христийн төлөөлөгч болгон томилсон юм. Би тэр олон үндэстэнд Есүс Христийн тухай гайхамшигт үннийг ярьдаг. Ийхүү би тэднийг ертөнцийн эзэнд өргөл болгон өгч байна. Харин энэ өргөлөө чанар сайтай болгохын тулд би та нарт зөвлөгөө өглөө. Би Есүс Христтэй нэгдмэл болсон учраас ертөнцийн эзний ажлыг хийхдээ үргэлж бахархдаг. Би Израиль улсын Иерусалим хотоос Илүүрийн хүртэл хөндлөн гулд явж Есүс Христийн тухай гайхамшигт үннийг тунхаглаж байна. Есүс Христ надаар янз бүрийн гайхамшигыг бүтээлгэхэд олон үндэстэн түүний хүч чадлыг хараад ертөнцийн эзний ариун сүнсний тухай ойлгож Есүст итгэцгээлээ. Есүс Христ надаар ямар ажил хийлгэж байгааг би ярих дуртай. Надад өөр бахархах юм байхгүй. Тийм олон газарт очиж Есүс Христийн тухай ярьсны минь зорилго бол түүний тухай урьдан сонсоогүй хүмүүст ойлгуулах явдал байсан юм. Есүс Христийн тухай урьдан сонссон хүмүүст дахин ярих хэрэг надад байхгүй. Энэ нь үлгэрл байс нэг барилгачны тавьсан суур дээр өөр барилгачин байшин барих ёсгүй адил юм. Их эзний тухай урьдан огтос сонсоогүй хүмүүс мэдэх болно гэж ертөнцийн эзний сургаалд бичсэн байдаг учраас л би энэ ажлыг хийдэг билээ. Би Ром хотод очиж Есүс Христийг
аль хэдийн мэдэх болсон та нартайгаа уулзахыг олонтой хүссэн боловч Есүс Христийн тухай урд нь огт сонсоогүй хүмүүсийн төлөө зүтгэсээр яваад амжсангүй. Харин одоо Израилаас Илүүрийнхон хүртэлх нутаг даяар хүмүүс Есүс Христийн тухай сонссон бөгөөд тэнд хийх миний ажил нэгэнт дууссан учраас би та нартай уулзах санаатай байна. Олон жил би та нартай уулзахыг хүсэж байсан учраас одоо Испанид очихдоо Ром хотоор дайрч тухтай уулзна. Тэгээд Испани явхад минь надад тусламж өгөхийг би та нараас хүсэж байна. Харин эхлээд би Иерусалимд очих хэрэгтэй. Грек улсын Македон, Ахай аймгийн Есүст итгэгчид Иерусалим хотын Есүст итгэгч ядуу хүмүүст туслахаар мөнгө цуглуулад надаар өгөөж байгаа юм. Тэд сайн дураараа үүнийг хийж байна. Ивдээчүүд болон тэдгээр ивдээ биш хүмүүс адилхан ертөнцийн эзнийг ойлгож аз жаргалтай болсон учраас эд хөрөнгөө хувааж хэрэглэх ёстой. Би Иерусалимд очиж тэр мөнгийг өгөөд Испани руу явахдаа та нарыг дайрна. Бидний уулзалтанд Есүс Христ урам зориг, баяр жаргал өгнө гэдгийг би сайн мэдэж байна. Хайрт нөхөд минь ээ. Бид их эзэн Есүс Христэд бат итгэж, ариун сүнсний хайрыг авсан учраас хамтарч ертөнцийн эзнээс юм гуйцгаая. Израиль улсын Ивдэ аймагт очиход минь ертөнцийн эзэн намайг тентхийн Есүст үл итгэгчдийн дайралтаас хамгаалахыг би хүсэж байна. Иерусалим хотын Есүст итгэгчид миний ажлыг хүлээн зөвшөөрснөө харуулж мөнгөн бэлгийг минь татгалзалгүй авахыг би хүсэж байна. Энэ бүгдийг та нар ертөнцийн эзнээс гуйж өгнө үү? Хэрвээ түүнийг зөвшөөрвөл би Ромд очиж та нартайгаа баяртай уулзъя. Та нар надад урам зориг өгч чаднаа. Бидэнд амар тайвныг өгөгч ертөнцийн эзэн та нартай үргэлж хамт байх болтугай.